татварын өртөө аж ахуй нэгжүүдийн тоох 50,000 байсан бол 75,000 болж байгаа. Сүүлийн үед дансыг нь элчимтэй хааж бараг 30-аад мянган аж ахуй нэгжийн өнөөгийн байдлаар данс хаачихсан гэсэн юм сангийн яамны мэдээлэл явж байна. Энэ бүгд нөхцөл байдал, татвар төлөгчдийн нөхцөл байдал юм байхад нөгөө талд нь бид нар татвараа авч чадахгүй байна гэдэг нэг юм. Энэ бол тэрнээс урган гарч байгаа л асуудал. Татвар авах бол хоёрдугаар асуудал. Нөгөө сайлын үнэ маань тэнд турж өгч идэг. Бид нэр сүү сайлын одоо их сүү сайл авах ёстой байтал сайлын үнэгээ бид нар одоо өнцнөө нийтлж дуусгаж байгаа ийм нөхцөл байдал байгааг та бас анзаарж байхаа гэж бодож байна. Энэ нөхцөл байдал ийм байхад дэд сайдын асуудал гэдэг одоо дайран дээр давсан юмс нь ер нь ийм бодлого хандлагын асуудал энэ дээр гарч байна. Үнэхээр бас бодлого буруу тийш явж байна гэдэг ийм байр суурь бас Ардсан нам болоод Ардсан намын бүлэг дээр зөнхлөн гарч ирснийг бас танд нэмж бас хэлье. 2025 оны 1 сарын 17-нд оруулсан өөрчлөлтөөр хамтарсан засгийн газар ажиллаж байгаа үед таахын баталсан хууль. За энэ хуулинд 18-ийн 1 дугаар зүйлийн 4 хэсэгт Монгол улсын яамыг засгийн газрын гишүүн Монгол улсын сайд хэрэглэнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яамыг нь үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах өргөхөд дэд сайдтай байна гэдэг хуулийн заасан. Тэгээд үндсэн хуулийн заалтыг таавхан бас өмнө мэдж байсан. Мэдээлэл засгийн газрын хөтөлбөрч төрийн хууль биелүүлэх улсын хурлын хариуцна гэдэг үндсэн хуулийн 44-р зүйлийг заасан байна. Тэгээд хуулинд зүүн сайд дэд сайдтай байна гэж заасан. Дэд сайдын бүрэн эрх гэдэг ингээд тодруулаад шараар биччихлээ. Хаалт дэд сайдын бүрэн эрхийг хуульчилсан. За тэгээд дэд сайдын эрхлэх асуудлын хараанд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Дэд сайдтай байна гэж хуульчилсан. Тэгэхээр энэ таавхны баталсан хуулиуд хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ салбарын хяналтыг дэд сайд нар хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Өөрөлдөлнөөс олон улсын за хууль зүйн хувьд бол юм байна. Үүрэг чиглэлтэй ажиллаж байгаа. Тэгэхээр хурлаас таавхан хууль санаачлаад дэд сайд байхгүй гэдэг тийм шаардлагагүй юм байна гэж үзчихвэл бид нар тэгэл таавхны шаардлагыг хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ хууль Монгол Улсын засгийн газрын тухай хуулийг мэдээж улсын хурлаас баталж байгаа. Гэхдээ Монгол Улсын засгийн газрын хөтөц бүрэлдэхүүнийг нийт талаар Монгол Улсын ерөнхий сайдд өөрт нь хуулиар хариуцуулсан, үндсэн хуулиар хариуцуулсан онцгой бүр эрх байдаг. Тэгэхээр одоо ерөнхий сайд одоо энэ заалтыг ер нь жишээ нь энийг нэг сөрөг хүчин бариад энэ заалтыг тийм юм яах нэрэж бас төгсгүйч бас байж болох юм байна. Тэгэхээр энэ дээр жишээ нь яг одоо энэ бүр эрхийнхээ хүрээнд үндсэн хуулийн тэр зарчмын хүрээнд энэ заалтыг та өргөн барих ёстой юм байна. Улсын хурлын гишүүд бүр эрхийнхээ хүрээнд анхдагч хууль, эрүүгийн хууль анхдагч хууль, татварын анхдагч хууль санаачлахгүй гэсэн тийм үндсэн хуулийн хууль тогтоомжийн тухай хууль. Өөрсдөө хэрвээ ингэ шаардлага өгж үзвэл ямар ч хуулиар санаачлах хэрэгтэй гэж байгаа шаардлага. Бид нар бол хууль биелүүлэх үүрэгтэй. Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй.